Сайн байцгаана уу? Энд маань та бүхэн өнөөдөр амлан ярьдаг. Тэгээд соёлын жоохон ялгаатай нэг юм үнэхээр өнөөдөр хэлэхгүй бас байгаа аргагүй байна л да. Тэгэхээр чоны тухай. Тэгэхээр Монголын ард түмэн бол гоморл бүрчнээс гаралтаач гэдэг юм уу? Бид нар бол хөгжмөний удамч гэдэг юм уу? Эсвэл хүүхдтэй чонын одоо сүл тавих, эсвэл чоны шагаа хөлдөнд нь углах, эсвэл чоны одоо шүд ч юм уу? Түлхүүр осортонтой хийх зэрэгээр монголчууд чоныг шүтэх ч юм уу, чонтой холбоотой асуудлуудыг нэлээд хөнжилж ирсэн байдаг. Тэгвэл тэр нь Библиэлд ямар байдаг вэ? Матай 7:15 дээр хурамч эсвэлгчдээс болгоомжлогтон тэд хоньны айрс нэмэрсэн та нар л өөр боловч дотроо хомхой чонууд юм аа гэж. Тэгэхээр хоньны айрс нэмэрсэн чоноо та нар л өөрнэ. Тэгээ дотроо бол хомхой чон гэж. Дотроо бол хомхой чон гаднаасаа бол ялгахдаггүй гэж хэлж байгаа. Тэгэхээр хурамч эзүүлэгчдийг бол хомхой чонтой зүйлсэн байна л да. За мараал яв. Харахтун би та нарыг сүрэг шонд дуудах хурам хэлгэн. Тэр Иесус өөрийгөө хончин итгэснэг үнэхээр хонь гэж их зүйлдэг байгаа. Тэгээд хоньны дайсан бол яг үндэ чон байдаг. Луг 13 дээр тавьждаг гэж хэлсэн байна. Йохан 10:12 дээр хүлсний хүн бол хончин биш. Харин хонь сүрэг түүнийг биш. Учир чон эрхийг хараад тэр хонь сүргийг орхин дутдаг. Чон хондийг зүлмж тараадаг. Тэр үнэхээр чон бол хондийг зүлмж тараадаг. Энэ чигтэр сайн унших юм бол хулгайлт зөвхөн хулгаалan алт төрдөг. Бид эднийг амтай бэлгсэн амтай байлгахын тулд ирсэн. Би бол сайн хон ч юм уу? Иесус өөрөө хэлж байгаа. Би бол хонь сүргийн үүд гэж байгаа. Би бол үүд зүрхшилтэй. Тэр хүн надаараа бол тэр амтах болно. Орж гарч тэжээлээ олно гэж хэлж байгаа. Би бол сайн хон ч юм уу? Сайн хон ч хондийнхоо төлөө амиа өгдөг. Хүсний хүн бол хончин биш. Хонь сүргч түүнийх биш учраас шон эрхийг хараад тэр хонь сүргийг орхон зүгтдэг. Шон хондийг зүлмж хараадаг. Тэр чоныг дандаа дайсантай зүрлсэн байгаа. Тэр хөлсний хүн бөгөөд хонь сүрэгт санаа тавьдаггүй тул зүгтдэг. Би бол сайн хончин мөн. Би өөрийнхөө мэдэх бөгөөд өөрийнх нь минь намайг мэднэ. Би эцгээ мэдхийн тулд эцэг минь намайг мэддэг юм. Би хондын төлөө өөрийнхөө амийг өгнө. Энэ хашаанд хонь сүргээс өөр хонь сүр надад би тэднийг бас авчрах ёстой. Тэд миний дуу сонсно. Тэгээд тэд нэг хончонтой нэг хонь сүрэг болно. Иесус бол харин ганц хончин байх нь. Тиймээс эцэг намайг хайрладаг учраас би өөрийн амийг буцааж авахын тулд амиа өгнө. Хинч миний амийг надаас авахгүй харин би өөрөөс нагаад түүнийг өгнө. Амиа өгөх эрх мэдэл надад би буцааж авах эрх мэдэл чадад би. Энэ тушаалаа би эцгээсээ хүлээн авах юм аа гэв. Энэ үгнээс нь болж идэвчтэй нөө дахин хагалт гарчээ. Тэдний олонх нь түн чөтгөр шүглэж тэр солиотой юм гэж. Та нар юунд түүнийг сонсно вэ гэлээ. Зарим нь эдгээр өгсөн чөтгөр шүглсэн үнийх биш ээ. Чөтгөр сохрын нүдийг дээж чадахгүй гэмээр ярьж байлаа. Тэгэхээр энэ яриаг ярьж байгаа гэсэн та нар магадгүй энэ ч маа юу ярина вэ? Солиотой юм аа. Подкастыг битээ сонсороо. Янз янзын болно шүү. Сүнслэг хэтэрхий сүнслэг болно шүү гэдэг юм ярьж байгаа хүмүүсийг би бас мэднэ. Яагаад энэ чоны тухай ярихсан бэ? Би чоны сүнстэй хүмүүсийг хөөжсэн л даа. Уйлаад хил арваа гаргаад орлоо тэгээд гарч исэн. Тэгээд би нэг л удаа за нэг л байгаа хтаа гэж бодсон чинь бүр сүрэг чон гарсан. Хүмүүсийг ч мэднэ. Бүр дараа нь хэдэн цагийн дараа дахиад ч гарсан. Тэгэхээр ариун сүнс байгаа хүнд мэдээж гаднаас олж юм орж ирэхгүй. Дотор байсан юм өгөхгүй бол нэг нь гарахаар нэг л байгаа гэж бодоход нэлээд хэтэрэг байсан. Тэгээд нэгнээс нь асуусан л та нар яаж орж ирсэн гэж. Чоны шагаа зүгт нь орж ирсэн. Та нар яах гэж орж ирсэн чи? Эдгээр чи хөх чоны удам штэ. Тэгээд тэр үед нь бид нэр хөх чоны удам биш ээ та нар. Назар Иесус эртэн дээр бид Иесус бол бидний цааны ганцхан ч гэж залбиулж ирсэн. Тэгэхээр сүнслэг зүйлсүүдийг харахад бол тэр чонд бол үнэхээр хүний дотор бас гарч ирж байгаа. Тэгээд тэр чонтой хүмүүс голцсон хүнийг хатгаж, замдаас загнаж, дээрэнгүй байж тэгээд бас өөртөө мэдэхгүй шүлдэрээ зууж хаздаг байгаа. Тэгээд би чононд хэмлүүлж исэн хэдхэн тохиол надад байдаг. Олон биштэй. Нэг удаа мормон болон премисэн хүмүүстэй амралтанд өөрөө мэдэхгүй амарсан. Тэр хүмүүсээ тийм шашинчтай гэж мэдээгүй. Наа түр хотод ажилласан хүмүүс байсан. Яг чонд хэмлүүлсэн юм шиг болоод ямар ч хүчгүй болоод би унсан. Тэгээ юу вэ гэсэн чинь чон юм гэдэг. Тэр хүний дотор чонын сүнс байсан. Бүгдийг цэвэрлээд би тэр амралтаас явсан баа. Тэгээд дараа нь бас хэмлүүлсэн. Яг тэр үед бас ойр дотны минь хүн дээр байсан. Тэр бүх чонуудыг бүгдийг хэмэлж
бүгдийг гаргаж чайсан баг. Тэгээд инфлюд байсан багсны хүний залбирч хахад маш алдартай мундаг пастор байсан. Тэгээд олон жил 50 жил үйлчлэлээ хийгээд яг сүүлийн 3 жил нь ерөөсө хөдөлж чадахгүй хамаагүй нөвчтөө тэгээд бүр санийхаагаа алдсан тийм болсон байсан. Тэгээд тэр олон 2 3 цагийн хэлсэн гэсэн дээр 4 шиг чон ингээд хитээд байж байна. Тэгээд тэр хүний хөдлөхгүй байна гэж хэлсэн баа. Тэгээд нэг чоныг алаад хөөх үед байдал нь хамаагүй дээрсэн байдаг. Тэгэхээр чонтой холбоотой одоо их чөлөөлтүүдийг хийжсэн хүнийхээ хувьд хэлэхэд бол ер нь бол надаар Есүс ирсэн нэрээр надад байгаа ч нөө зайл гэж ер нь залбирахад ер нь илүүдэхгүй. Тэгээд удам ч юм уу бид нар чоны удам биш уучлаарай. Бид хүний удам хүнээс хүн гардаг. Тэгээд янз бүрийн одоо тийм бид Есүс Христийнх бид бол хураг гэдэг ерөөсөө мартаж болохгүй шүү. Тэгээд харин хүчтэй хураг бүх чоныг алдаг, чоныг дээрлэгдэг. Тэгээд бас шаардлагатай бол ерөөсөө айдгүй тийм л хураг. Яагаад гэж хэлэх юм бол Үлс 20:29 дээр намайг явсны дараагаар сүргийг үл инэрэн гогшин чонууд та нарын дунд орно гэдгийг би мэдэж байна гэж хэлсэн. Тэгэхээр бидний дунд янз бүрийн чон мэдээ бүр дотор хүртэл байгаа юу л та. Тэмчээс хүн зайлуулаарай гэж өнөөдөр чинь зөвлөсөө гойж байна. Тэгээд энэ подкастыг сонсоод битгий шүүгээрээ зүгээр л хариуцсан надад бэлчээж өгөөч гэж залбираа гэж чингүүл гойж байна. Баярлалаа.